Сайн байцгаана та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилог хүргэе. Оросын холбооны улс Украин руу дахин агаарын тавталгаа хийсэн байна. За үүний улмаас нийтдээ 4 хүн амнасаа алдаж 70 гаруй хүн шархсан гэсэн мэдээллийг өгч байна. Украиний ерөнхийлөгчийн мэдэгдэж байгаагаар энэхүү одоо халдлагт амнасаа алдсан хүмүүсийн бүгдээрээ бол Киев хотод байсан юм байна. За үүн дотор 12 настай хүүхэд байсан гэсэн мэдээллийг өгч байна. За Оросын холбооны улсын зүгээс энэ удаагийн хийсэн тавталгаа нь одоо сүүлийн саруудад болж байгаа хамгийн ноцтой тавталгаануудын нэг болж байна. Украины 7 бүс нутаг руу нийтдээ 600 орчим нисгэгчгүй онгоц хэдэн 10 пуужин харавсан тухай мэдээллийг Украины талаас өгсөн. За энэ бол Зеленский ерөнхийлөгчийн мэдэгдэж байгаагаар харгас халтлага за мөн Оросын холбооны улсын зүгээс дайн байлдааны үйл ажиллагааг үргэлжлүүлж цаашдаач олон хүний амь насыг хөнөөх сонирхолтой байгааг нь харуулж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. За харин Москвагийн зүгээс мэдэгдэж байгаа нь Украины зүгээс өгсөн Украины энэхүү байгууламж руу өгсөн цохилт нь бол нийтдээ Украины цэргийн байгууламж болон за тэдгээрд дэмжлэг үзүүлдэг байгууламжуудыг бөмбөгдөж агаарын тавталгаа хийх зорилготой байсан. Энгийн иргэд рүү бол халтах сонирхол байхгүйсэн гэсэн мэдээллийг өгсөн. Украинчуудын хувьд агаарын бөмбөгдөлт нь бол сүүлийн үед санамсаргүй болон за мөн одоо тодорхой юм давтамжтайгаар явагддаг ийм байдал бол ажиглагдаж байгаа. За голдуу Оросын холбооны улс Украин руу агаарын тавталгаа хийхдээ бямб гаригийн орой хийх хандлагатай болсон гэдгийг энэ удаагийн тавталгаанаас харж болохоор байна. За сүүлийн тавталгааны тухайд агаарын дуут дохио Гринвичийн цагаар 22 цагийн орчимд бол сонсогдсон гэсэн мэдээллийг өгсөн. За мөн агаарын тавталгааг эсэргүүцэн хамгаалах одоо системийн одоо тохиолдол бол нэг дэлбэрэлтээс эхлээд тасарч эхэлсэн байна. За ингээд энэ нь магадгүй нисгэгчгүй онгоцны дуу эсвэл байн онсон байх магадaltaй гэж үзэж байна. За Киев хотод бол агаарын тавталгааны тохиоллын аппликейшн ажилласан. За ингээ хүмүүсийг бол хорогдох байр руу очиж тэндээ байхыг уриалсан байна. За энэ удаагийн одоо тавталгааны улмаас бол олон зуун нисгэгчгүй онгоц тус хот руу болон одоо Киев хот болон бусад хотууд руу очсон байгаа. За Украины батлан хамгаалгын сайд Игор Клименкогийн хэлж байгаагаар тус усын хэмжээ нь хамгийн багадаа 100 орчим энгийн оршин суугчдын объект халдлагт өртсөн. За бүхэл бүтэн хороолол бол балгас болж хувирсан гэдгийг онцолж байна. За яаралтай тусламжийн албаных нь мэдэгдэж байгаагаар Киевийн зүрх судасны хүрээлэнд агаарын тавталгаанд бол өртсөн совилогч болон өвчтөн амь насаа алдсан байна. За мөн том нарийн боовны цех мөн автомашины эрзэнэн үйлдвэр орон сууцны барилга иргэдийн дэд бүтцийг бол энэ удаагийн тавталгаанд өртсөн гэдгийг мэдгдсэн. За түүнчлэн Киев хотоос гадна бусад мужууд бол тавталгаанд өртсөн байгаа. За тухайлах юм бол Запорожны, Хелименский, Суми, Николаев, Чернигоров, Одесс зэрэг мужууд бол агаарын тавталгаанд өртсөн. За Запорожье мужийн захирагч Иван Петровийн хэлж байгаагаар тус бус нутагт 34 хүн гэмтэж бэрцсэний дотор 11-12 настай 2 хүү байсан. За мөн 9 настай охин одоо зэрэг одоо юм 3 хүүхэд байсан гэдгийг онцолж байна. За нэг хүүхэд нь дэлбэрэлтэнд өртөж нөгөө нь бол ус төрөгчийн дутуу эслийн хордлого авсан гэж мэдгдсэн. Хоёулынгийнх нь биеийн байдал хүнд байгаа юм байна. За Суми мужийн захирагчийн хэлснээр 59 настай эрэгтэй агаарын тавталгааны улмаас амь насаа алдсан гэсэн мэдээллийг өгч байна. За Зеленский ерөнхийлөгчийн мэдгдэж байгаагаар Украин Оросын холбооны улсын агаарын одоо тавталгаанд бол өртсөн үйл энэ явдалтай холбогдуулан олон улсын хамтын нийгэмлэг Оросын холбооны улсын талаар явуулж байгаа бодлого чангадах гэж үзэж байна. За Оросын холбооны улсыг дипломат арга замаар одоо шийдвэрлэхэд нь хүчээр нөлөөлөх шаардлагатай. За үүнд Европ болон Америкийн нэгдсэн улсын зүгээс хүчтэй хариу үйлдэл үзүүлнэ гэж найдаж байгаагаа мэдгдсэн. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын холбооны улсын эсрэг хатуу хориг хэмжээ аавна гэж сүрдүүлж байгаа. За мөн Европын холбоонуудтай хандан Оросоос одоо нефт болон байгалийн хий импортлохыг хязгаарлах ийм одоо уриалга гаргаж байгаа. За үүнийг бол Украины ерөнхийлөгч дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол саяхан Украины дайны талаар баримталж байгаа бодлоготой нэлээд өөрчлөлтийг оруулсан. Оросын холбооны улсын эдийн засаг бол удаан дайны нөхцөл байдал дарамтнд байгаа учраас Украин Москвад одоо алдсан газар нутгаа эргүүлэн авах боломжтой гэж мэдэгдэж өнгөрсөн 7 хоногт бол анхны ийм мэдгдлээ хийсэн байгаа. За тэгэхээр бол түүний одоо анх баримталж байсан бодлого ихээхэн өөрчлөгдөж байгааг харуулж байна. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Оросын холбооны эсрэг одоо нэмэлт хориг арга хэмжээ авахаас өнөө хүртэл татгалзаж байгаа ч гэсэн Кремль инхийн хэлцээг эхлүүлэх хүсэлгүй байгаад нь бол бухимдаж байгаагаа удаадараа илэрхийлж байгаа. Оросын холбооны улс Украины эсрэг түрэмгийлэлээ зогсоохгүй гэдгийг Зеленский бямб гарагт мэдэгдэж НАТОгийн холбоотнууд бол үүн дээр хатуу арга хэмжээ авах ёстой. НАТОгийн эвсэлд багтсан хэд хэдэн орн бол сүүлийн үед агаарын орон зайд нь Оросын холбооны улсын зүгээс бол нисгэгчгүй онгоцоор нэвтэрч халдах юм үйл явдал болж байгаа. За тийм учраас бол агаарын тавталгаанаас хамгаалах системээ туршиж одоо ажиллах ёстой гэж үзэж байгаа юм. За үүний зэрэгцээ
зэрэгцээ бэм гаригийн үүрээр Оросын холбооны ус Украины баруун хэсэг цохилт өгөх үеэрээ хөрш зэрэгэлдээ оршдог Польш улсад тэрэлтэт онгоцуудтай мөргөлдсөн гэж үзсэн. За ингээд тус улсын зэвсэгт хүчин энэ талаарх мэдээллийг өгсөн байна. За Польшийн цэргийнхэн 9-р сарын 10-ны өдөр Польш болон НАТОгийн онгоцууд Польшийн агаарын орон зайд Оросын холбооны улсын 3 нисгчгүй онгоцыг устгаснаас хойш энэ үйл явдал бол ердийн өдөр тутам тохиолдлог үйл явдал болж байгаа. Дайны Батлан хамгаалахын яам мөн Ням гарагт 2 дахь шөнө дараалан цэргийн объект дээгүүр нь Оросын холбооны улсын нисгэгчгүй онгоцууд ниссэн байж болцшгүй гэсэн ийм ажиглалт хийснээр баталж байгаа юм. За сүүлийн үед бол НАТОгийн орнуудын агаарын орон зайд бол нэвтрэх болсон. За ийм учраас НАТОгийн зүгээс Балтийн тэнгис дахь тандалтынхаа системийг сайжруулах, за тэнд бол доор хаяж нэг агаарын тавталгаанаас хамгаалах фрегат буюу онгоцыг бол байрлуулахаар төлөвлөж байгаагаа мэдгдсэн байна. За энэ нь бол дайны нисэх онгоцны буудлуудын дээгүүр нисгэгчгүй онгоцууд нэвтэрсэн. За агаарын хөдөлгөөнд учруулсан хэд хэдэн тохиолдлын дараа энэхүү шийдвэрийг гаргах болсон байна. За Дайны албаныхан мэдэгдэж байгаагаар Оросын холбооны улсын энэхүү үйлдэл нь бол харилцан тохиролцсон үйл явдал халтлага гэж үзэж байна. За үүнд бол Оросын холбооны улс оролцсон гэх нотлох баримт одоогоор байхгүй байгаа гэж мэдгдсэн. За харин Москвагийн зүгээс энэхүү үйл явдалд ямар нэгэн хариуцлага хүлээхээс татгалзсан байдалтай байна. Польшийн зэрэгцээ Эстон болон Өрмийн улсууд Оросын холбооны улсыг агаарын орон зайдаа зөрчиж нэвтэрсэн гэж буруутгаж байгаа. За тийм учраас эдгээр орнуудын зүгээс НАТОг бол шинжлэх ёстой эвслийн зүүн жигүүрийг бэхжүүлэхэд энэ үйл явц бол чухал нөлөө үзүүлж байна. За цаашдаа бол зүүн жигүүрийн хамгаалтаа сайжруулах ёстой гэдгийг НАТОгийн орнууд анхааруулж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп НАТОгийн орнуудыг Оросын холбооны улсын онгоцыг агаарын орон зайдаа сөнөх ёстой гэсэн ийм үгийг бас хэлсэн байна. Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров бэм гарагт Нүбийн ерөнхий ассамблеийн чуулганд хэлсэн үгэндээ манай улс Европын холбоо болон НАТОгийн гишүүн орнууд руу дайрах бодолгүй байгаа боловч Москваараа чиглэсэн альва төрөн биелэлд шийдвэртэй арга хэмжээ авахд бэлэн гэдгээ мэдгдэж байна. За өөрөөр хэлбэл НАТО болон Оросын холбооны улсын хооронд шууд тулгарах ийм үйл явц бол өрнөж байна. За мөн Оросын холбооны улсын зүгээс Украин дахь тавталгаагаа үргэлжлүүлсэн хийвэр байна. За энэ бол энхийн яриа хэлцээрэг асуудал дайныг бол шийдвэрлэх магадлал тун багасж байгааг харуулж байна. За үүнд бол Америкийн нэгдсэн улсын жуулчлал чухал үүрэгтэй. Америкийн зүгээс Оросын холбооны улс болон босод хэлэлцээнд оролцогч талуудад шахалт үзүүлэх замаар асуудлыг тохиролцоонд хүрэх боломж бол харагдаж байгаа. За тийм учраас Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын манлайлал энэ үйл явцад чухал байгаа нь харагдаж байгаамаа.